За Монгол Улсын засгийн газрын 2025 оны одоо нэгдсэн төсвийн гүйцэтгэл за санхүүгийн тайлантай танилцлаа. Төрийн аудитын байгууллага за тэгээд энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн хийсэн дүгнэлт зөвлөмж аудитын тайлантыг нэггүй танилцлаа. Ер нь бол аудитын байгууллага шалгаагүй төсвийн доктортой байдлын зөвлөл нь шалгаагүй сүүлийн 1 жилийн туршид бол одоо энэ санхүүгийн тайланд аудит хийж дүн шинжилгээ хийх энэ байдал бол ер нь улам муудсан байна л гэж харахаар байна. Төсөв нэмэгдгийн хэрээр төсвөөс энэ татаасыг маш их олгож байна л да. Бүх яамдууд өөрсдийн одоо тодорхой хэмжээний маш их дүнгийн татаастай. Тэгэхээр энэ татаас гэдэг юмыг төсөөс олгож байгаа энэ татаас гэдэг юм ер нь энийг яаж хязгаарлах юм бэ? Сангийн яам ер нь энэ олон олгож байгаа энэ төсөөс олгож байгаа татаасуудад ямар одоо шинжилгээ хийж, SWOT шинжилгээ хийж энэ татаасаар санхүүжүүлж байгаа төрийн байгууллагууд болон хувийн хвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд за тэгээд энэ олон яамдын одоо гаргаж байгаа энэ татаасны одоо дүн шинжилгээ хийж зарцуулалтанд ямар одоо хяналт тавьсан бэ? Энэ олон татаасаар олгосон санхүүжилтийн үр дүнд бий болсон нэмэн үртэг за тэгээд үйлдвэрлэлийн одоо эдийн засгт нөлөөлөх өсөлт ер нь хэдэн хувьтай байгаа юм бэ? За энийг нэг сангийн яамнаас асууя. Ингээ хараад байхаар бол бүх яамдууд ер нь энэ тайлангаар гүйцэтгэл бол төсвийн гүйцэтгэл бол харьцангуй сайн өсөлттэй. Жишээ нь хүнс хүлээжгүй яам эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө нь 2.6 хувьтай. Эрчим хүчний яам эдийн засгт үзүүлэх нөлөө 2.2%. Хэдийгээр одоо салбарын байдал бол бас санхүүгийн алдагдал, санхүүгийн сахилах бат маш муу байгаа боловч өсөлт байгаа л юм. Тэгэхээр барилгын салбарт ч өсөлт байна, цахим хөгжил инновацийн салбарт ч байна, гэр бүл нийгмийн хамгааллын салбарт ч байна. Ер нь салбар бүрт өсөл байна. Хамгийн онцгой хүнс хүлээжгүй салбар маш тааруу байсан. Сая өнгөрсөн жилд бол өсөлттэй, сайн өсөлттэй гарсан байна. Төсвийн гүйцэтгэл. За тэгээд эндээс харахад төрийн өмчт болон хувийн хвшлийн байгууллагад олгож байгаа татаас бол төлөвлөснөөс гүйцэтгэл төрийн хвшлийн Батчмаг гишүүн 1 минут. Жага татаас нь бол зөрүү нь үлдэгдэлтэй нэлээд үлдэгдэлтэй хэвээр байна. Энэ яагаад олгогдоогүй үлдчихв? Энийг нэг хэлээд өгөөрэй. За үн цасны юун дээр бас их том татаас олгосон байна л да. 5 тэрбум төгрөгийн татаасыг сангийн яам, хүнс хүлээжгүй хөнгөлтөрийн яам, хадгаламжийн даатгалын корпорац зээлийн батлан талтын сангийн хооронд одоо байгуулсан гэрээгээр үн цасны худалдан авах түүнд батлан даалт гарган санхүүжүүлэх гэдэг үндслээр 5 тэрбум төгрөгийн татаас олгожээ. Энэ татаас олгосон үндэслэл зарцуулалтын талаарх мэдээллийг сангийн яамнаас авъя. За эхлээд сангийн яам хариулъя. 8 номер. За Батчмаг гишүүний асуултанд хариулъя. За хөдөө аж ахуйн салбар нийт өнгөрсөн онд олгосон татаас бол нийт татаасыг бол ер нь 2 ангилд байгаа үзэж болно. Төрийн өмчт байгууллагууд за төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгож байгаа татаас за энэ дотор нь бол одоо гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам бол хамгийн өндөр дүн байдаг. Нийгмийн даатгалын сан руу энэ тэтгэвэр тэтэмж олгохдоо зориулаад нийтдээ 1.1 их 80,453 орчим тэрбум төгрөгийн татаас болгогддог. За дээрээс нь эрчим хүчний сайд бол нөгөө төрийн өмчийн 14 дулааны цахилгаан станцуудтай холбоотой эрчим хүчний үн тарифын алдагдлын одоо нөхөлт болгож 44.2 тэрбум төгрөг. За дээрээс нь
ийм за төсвийн ерөнхийлөн захирагчдад бол ийм татаасыг өгч байгаа. За хувийн хвшлийн байгууллагуудад олох татаас дотор бол энэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад олгож байгаа татаас бол хамгийн өндөр дүнг бол эзэлж байгаа. За энэ дотроо яг батлагдсан төсөв бол 420.7 тэрбум төгрөг. За гүйцэтгэл бол 197.1 тэрбум төгрөг гарсан байна. За энэ дотор бол энэ нөгөө хүнсний бол хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих зээл, шинэ хоршоо, чинэлэг малчин, за цагаалт, атрын 4-р аян, за малчны зээл хойшлуулахад гээд ийм зээлүүд дээр бол одоо татаасуудыг өгсөн. За дээрэс нь нэмээд энэ ипотекийн зээлээр нөгөө дамжуулан олгож байгаа орон нутагт амьдарч байгаа иргэдэд олох 3% хүүтэй зээлийн хүүгийн одоо зүрүүн дээр 3% хүүгийн зүрүүн зээл бас татаас өгч байна. За дотоодын агарын тээвэрлэгчдийг дэмжих зээл тэгээд 4 банкар дамжуулан 3 зээлдэгчдэд олгосон зээл дээр бас 2.4 тэрбум төгрөгийн татаас бол олгогдсон байна. За аялал жуулчлалын салбарыг дэмжих зээлд 6 банкар дамжуулаад 49 зээлдэгчдэд бас зээл олгосон. За энэний хүүгийн татаас за гишүүдээ асуусан асуулт тодорхой хариу үнээр байх юм. төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр тавиад очиж байгаа шууд зээлүүд бол шууд аж ахуй нэгжүүдийн одоо зээл байдлаар очиж байгаа шүү дээ. Хөнгөлөлтөө зээл байдлаар. Тэгэхээр энэ дээр орж байгаа нийт хамрагдсан аж ахуй нэгжүүдийн тоог бол тухайн салбарын яамдууд нь бол хариулах бах. За эдийн засгийн өсөлтийн хувьд та түрүүн бас хэлсэн. Эдийн засгийн өсөлт бол 6.8% та 2025 оны эцсээр бол гарсан. За энэ дотор бол мэдээж хөдөө аж ахуйн салбарын өсөлт бол 2.31% нь бол бүрдүүлж байгаа хөдөө аж ахуйн салбар. За энэ өсөлтийг авчирч байгаа гол зүйл нь цааталт юу гэсэн хэрэг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа зорилттой хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь за аж ахуй нэгжүүд рүү очиж байгаа энэ төсвөөр дамжаад энэ төсвийн суугаар дамжаад очиж байгаа энэ хөнгөлөлтөө зээл татаас урамшууллын одоо хүрээнд бас энэ өсөлт бол бий болсон гэж үзэж байгаа. За хөдөө аж ахуйн хариулт. За 9 номер дараа нь аудитын бэлдэж байгаа. Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Батлан даалтын сантай холбоотой гишүүний асуусан асуултанд хариулъя. 2021 оны 42 дугаар тогтоолоор ковид үед 10 их найдын хөтөлбөр гэж зарласан байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд 2 их найд төрийг одоо бизнесийг дэмжих, аж ахуй нэгжийг дэмжих зээл зориулж гаргасан. За энэ дээр болохоор зээлийн Батлан даалтын сан маань энэ дээр бол нөгөө барьцаа хөрөнгө хангахгүй байгаа энэ аж ахуй нэгжүүдээр Батлан даалт гарах энэ зохицуул дээр 21 онд энэ тогтоол дээр орж ирсэн юм. За энэ тогтоолын 3 дугаар зүйлд болохоор тухайн үед төсвөөс Батлан даалтын хөрөнгийг одоо нэмэгдүүлж чадаагүй улмаас одоо хадгаламжийн даатгалын корпорацаас 50 тэрбум төгрөгийг зээлээд за энийг болохоор жил болгон хөдөө аж ахуйн сайдын багцад зээлийн Батлан даалтын сан дээр 5 тэрбумээр нь буцаж нөхөн төлөвлөхөр ийм зохицуулт орсон байна. А зээлийн Батлан даалтын сан маань өөрөө санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд байдаг. За зохицуулах хорооны журмаар өөрийн хөрөнгийг 10 дахин нэмэгдүүлснээс илүүгээр За энэ асуусан асуултанд уг нь яамдын яг энэ ажид хариуцж байгаа тайлан юутай холбоотой газрын дарга шинжээч аудиторуудыг дуудаж байгаас тодорхой хариу нэмэр байх юм. Одоо хөдөө аж ахуйн газар боловсруулалтын дарга 9 номер. Вачмын гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Хүнс хөдөө хөнгөлдрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсруулна. Тэгэхээр хүнсний өвсөлдөр өгсөн одоо 1 тэрбум төгрөгийн зээл жишээлбэл 8 ажлын байр шинээр тэгээд хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүний нэр төрөл 4.4-оор босруулах үйлдвэрийн хүчин чадал 294 тонноор хүнсний үйлдвэрлэл 185 тонноор нэмэгдсэн ийм үр дүн гарч байгаа юм. 1 тэрбум төгрөгийн даваад үзэхээр. Тэгэхээр энийг ингээд үржүүлээд үзэхээр ер нь бол хүнсний үйлдвэрт салбарт энэ хүнсний өсгөлийн хүрээнд олгосон зээл дээр дөрвчийн хэлсэнчлэн салбар болгоноор тодорхой хэмжээний өсөлтүүд үр дүнгууд гарцсан байгаа. За цагаан алт хөтөлбөрийн хүрээнд даваад үзэх юм бол За боловсруулалтын даргад 1 минут нэмж өгье.
хялгас ялгах хүчин чадал 530 тонноор, за ээр хүчин чадал 300 тонноор, хэвсний үйлдвэрлэл 0.2 сая метр квадратаар, сүлжих үйлдвэр 50,000 ширхгээр, шивмэл эсхий 0.3 сая метрээр гэдэг ингээд бүтээгдэхүүн тус бүрээр үйлдвэрлэлийн одоо сүлжээ бүрэн дээр ингээд тодорхой хэмжээний өсөлтүүд гарцсан байгаа. Тэгэхээр энэ бол энэ хөтөлбөрүүдээр олгож байгаа зээлийн үр дүнгууд, за дээрэс нь хүнсний үүсгэлтийн одоо ингээд 2 жилд барилга байгууламж тоног төхөөрөмжийн шинжилт дуусч байгаа учраас энэ эрхчлүүд тодорхой үр дүнгууд нэмэгдэхээр байгаа гэдгийг бас нэлье. Аудит 6 номер хэд номер хариулах вэ? За 6 номер Магнас Өрндарга. Татаастай холбоотой асуудлаар за бид нар бол тайлан дээр тусгацсан гишүүд бол танилцсан байгаа. За зарим асуудлыг тусгайлан бас сэдвэр одоо төсвийн байнгын ороод жишээлбэл үн тогтворжуулах зорилгоор олгосон төрөөс олгосон татаасын асуудлаар сэдв болчихсон. За энэ сэдвэр хийсэн одоо тайланг өнөөдөр төсвийн байнгын орон дээр одоо энэ 11 цагаас ярихаар ингээд яатсан байж байгаа. Бас нөгөө нууцын асуудалтай учраас хаалттай гормоор хэлцгээр ийм байж байгаа. Энэ талаараа бид нар дэлгэрэнгүй бол яана мэдээлэл өгнө гişүнт.